Улсын хурлын гишүүдийн бүкс бөөрийн хэрэг энэ жил нийлээд шууган тарж байна. 2017 онд тэр дундаа бандаж хочиж гантуулгаар хэрэг дууссангүй. Өөрөөр хэлбэл бас л охид эмэгтэйчүүдийг гомдоочход түндэ огт харамсахгүй явж байгаа гишүүн байна. Тухайлбал 2016 оны сонгуулиар Баян-Улгийн аймгаас ардчилсан намаас сонгогдсон Мурат гишүүн өөрийн аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд хувийн дотно харьцаанд орох санал тавьсан байгаа юм. За уг эмэгтэй рүү өөрийн ичимдэг эрхтнийхээ зургийг хувийн чатаар нь ч явуулсан. Мөн казак хэлээр харьцаж байсан чат энэ зурган дээр харагдаж байна. Тухайн эмэгтэйг уг саналыг хүлээж аваагүй төлөө мөн л дарамтлж элдвээр доромжилсан талаар хохирогч гэж өөрийгөө нэрлсэн эмэгтэй нэгэн сайтад захиа илгээжээ. За түүний бичсэн захиаг уншихад сайн байна уу? Улсын хурлын гишүүн Дахиан Мурат намайг ажил хэргийн шугамар таньдаг байсан. Гэтэл намайг доромжилж янз бүрийн янхан банзал гих маягаар мессеж бичиж уулзаж учрах бэлгийн харьцаанд орох санал хүсэлт удаа дараа тавьж над руу шалдан зургнуудаа явуулж сүүлд гэхэд хотод намайг ажиллаар очиход уулзъя гэж дуудаж аваад миний гар утсыг булаачаад зодсон. Гол нь гишүүнхэн ийм ёс зүйгүй үйлдэлээ нуун өөрийгөө цайруулах арга хэмжээ аваад байх нь сонирн байна. Зодсон доромжилсан бүх мессеж зураг нь нотлох баримтанд байхад яах юм? За хүн шиг л байж чадаагүй байхад жирийн иргэн хүний хувьд ч би бодит байдлыг ил гаргаж хүмүүст хүргэмээр байна. Эхний ээлжинд шалдан зургийг нь дэлгээрээ гарт нь бүгж зүүж явдаг. Өөрийнх нь сайтад орохоор зөндөө зураг байна. Гартаа бүгжтэй тэр эргэтнээ барьж явуулсан зурган дээр нь байгаа юм. Гих захиаг илгээгээд өөрийнх нь зураг хүргийг өгсөн байгаамаа. Харин ямар нэгэн аргаар уг мэдээлэл олон нийтэд хүрсэнгүй. Магадгүй Мурат гишүүн өөрөө хөөцөлдөж яваад дарсан байх магадлалтай. Харин өөртөө ёс бус хайрцан тухайн эмэгтэй Мурат гишүүнийг дарамтлаад байгаа тул олон нийтэд ил болохоор шийдсэн боловч амжилтыг олсонгүй. Уг хэрэг эрүүгийн цагдаа дээр шалгагдж байгаа талаар Баттай их сурвалжаач мэдлээ. За гэвч улсын хурлын гишүүний халдашгүй дарахын эрх нь нөлөөснөө ямар ч одоо ботол таг ямар шатанда яваг хууль хяналтынхан нууцлж байна. Хэрэг явдал болсны дараа Мурат гишүүн эмэгтэйгээс уучлалт гуйхын оронд доромжилсан. Зодох гэж дайрсан гэдгээ уг захиан тав тодорхой бичсэн байгаамаа. Мөн өөрөг нь байхгүй хоогуур нь гэрт нь очиж аав ээжд нь мөнгө өгөөд явсан байгаа юм. За ийм л байдлаар улсын хурлын гишүүд ёс зүйн алдаа гаргаж байгаад л харамсаж байна. Ямар ч эмэгтэй рүү бичсэн мессеж хувийн зургнуудыг дэлгэж байна. Уг баримт дээр гишүүний өөрийнх нь таних тэмдэг болох бүгж нь байгаа юм. За яг энэ бүгжтэй зураг нь интернетэд олноор байршжээ. За энэ мэт ёс зүйгүй гишүүдийг нийгэм цэвэрлэх учиртай. Дээрэс нь Монгол улс охид хүүхнүүдийг хүчирхийлэлтэй нийтээр тэмцэж байгаа энэ цаг үед төрийн дээр сандаалж суусан нөхдүүд өөрсдөө юм хэрэг үйлдэж хинэггүй яваад байгааг ойлгохгүй байна. Ер нь улсын хурлын гишүүн гэдэг нь төрийн өндөр албан тушаалтан. Хүссэн хүсээгүй тэд ёс зүйтэй байх ёстой. Ажиллаа гэд явахын оронд авгаа хүүхэн эргүүлж эдийн ховж юмд орох учиргүй. Уг мэдээллийг хамгийн анх уг хохирогч гэгдээд байгаа эмэгтэй хил мэдээллийн хэрэгсэл зацуулахаар өгсөн байдаг тул мэдээлэл Баттай их сурвалжаас авсан гэдгийг хэлий. Майдцэг мэдээллээ.